дууссан. Тийм байна. Чи хаана? Дууссан тийм. Гоё гац. Монгол уу? Монгол. Дитараад надад Монгол утсан гэж байгаа. Тий. Чага. Оо, нисэж байгаа юм уу? Энэ бабачлаг дитсэн. Ботлно. Тийм. Сайн бацхан уу? За дараагийн мэдлэгтэй тавтамаар. За өнөөдөр бид нар гэр бүлээрээ ээж мод явах гэж байна. За гүрний эндээс бичлэгээ хэлдэг боллоо тийм ээ. За намангийн хажуугаар өнгөрөөд алтны уулзгаар гараад сэлэнг рүү шамар сум руу явцгаая. За одоо эндээс замаасаа гэгээ дийлгүүр ороод ээж модонд өргөх юм аана. Хөөд KFC харж байна уу та? За хожим нарны KFC-г байрладаг аа шүү. За гэгээ дэлгүүрлөө орхон сум руу явах болгондоо хүнсээ базаадаг. Байхгүй дэлгүүр дээ. Хажуудаа цайны газартай. Яа. Хасаар олж юм боо чихэр ундаа аяг тав айны хэрэгсэлүүд байхгүй дэлгүүр та. Ээж мод орж байгаа хүмүүс эндээс ээж модны багц авдаг болохоор ингээд уудлаад тавьсан байдаг. Ээж модонд өргөх юмнууд байгаа гэсэн. За тэгээд бас эндээс нэг идэж жоох юмнууд авна да. Ой. За тэр хүнсийг аваад уух юм авахгүй болохгүй дээ. За ингээд тооцоогоо аваад ээж мод руу явна да. За тэгээ харж байгаа жимэс, хоол, хүнс, ахын хэрэглээ бүх юм байна. Гоё дэлгүүр байдаг шүү. Тэгээд дэлгүүр. Бидний бас өөрсдөө хийдэг эцэн гурлыг бас авч идэх хэрэгтэй. Хүнсний үйлдвэртэй хийдэг, хоол хийдэг, үйлдвэртэй хийдэг эцэн гурл бас маш гоё шүү. За ээж мод руу явцгаая. За 75 км орчим туулж очиж ээж модон дээр очино. За энэ дархан хаалга харагдаж байна. Хажууд машины зогсоолтой. За эндээс дархан Гуул аймгийн төвөнд эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. За одоо ингээд цагдаагийн постоор гарна. Цагдаа нар манай ажлаа хэлээж байна да. Ой. Үдчих жоохон шүү дээ миний maaхан чинь. Аял таатал бүжиглээл явчих шүү дээ. Үхэр зам дээр явж байна. Үхрүүдийг өмнөх насандаа замын цагтаа байсан гэж хэлдэг те. За тэр нэг гэрийг харж нөгөөрхөн байгаа зү нэг тал дээр ганц гэр бариад дураараа жаргахын эсэ гэдэг чинь болохоор яаж байна. За энэ цагаан нуурын хажуугаар өнгөрч байна. Австаа нуур байгаа. За одоо юу дарална гэгээч орхон сум руу салдаг зам дээр манай тал хүмүүс үлээж байгаа. Манай дүүгийнхэн бүлрээ үлээж байгаа. За энэ галтгоонд байна да. Вау. За энд болохоор буудлаад гоё хуушуур, цойвон, айраг маш гоё хоолнууд идэж болно. Хоол идэх гэрийг хараа ийм гоё. Гадаас харавчтай болсон байна. За тэр цаана юу байна ч үзье. Зөндөө машин дээрсэн хоолнд идээд ингэ байцгааж байгаа юм байна. Жимс ногоо гинэ. Орхон жимс ногоо чинь жимс ногоогоороо алдартай сум шүү дээ. Гэсэн тэр үнэ сум. Шинэ ургац гараалал энд чинь ногоогоор дүүрэн шүү дээ одоо. Яг гүнжүүдтэйгээ хамт гэрлүү орж үздэг. Энэ манай хоёр яаж шокрох юм харъя. Вау. Зөвхөн бүртгийгч тоосгүй юм гоё. Монгол гэрт ирж хооллоорой. Сэлэнгээс зархаа орох замд, дархнаас сэлэнг орох замд аваа байрлаж байгаа. За одоо хуушуур авч идэж үзүүлнэ. Махын гараар татсан маш гоё юмтай, зүйтэй цайтай хуушуур.
За манай дарга манай зоогийн газрын дарга жоохон хичээд ах юм аа. Жоохон юм ярьчаач гэсэн чинь. Тэгээд бид гурав хоошороо дахиад зөвлөе гэдэг чинь. Нэг юм мэдж аваад яа. Бас бүжигч. Өөрхөн. Яахан чинь бас Tesla компани реклам тоглодог охин баг шүү. Зэм гой хоошроо шүү дээ. Өстө шүүсэн гой. Сонгонтой, давстай өөр ямар ч амтлагч байхгүй. Хараад зүгтэй ийм гой хоошроо. Идээрээ дарахнаас ойрхон штэ 35 км орчим яваад ирчин. Орхон зам руу яг салдгийн дээргээд ийм гой хоошроотой гэр байгаа шүү. За цаашаа явъя гэж дуудагдаад хоошроо чиж чадаагүй хөдөлгөөр боллоо. За энд одоо шарын гол байна, урсж байна. Шарын гол сумаас одоо орхон сумыг оронд нь авч байгаа. Өөрөн дээгүүр гарлаа. Зүүн гар талд орхон сум байрлаж байгаа. За энэ шар байшингаас цаашаага болохоор нэг сум байгаа. Аян хараат сум гэж байгаа. Аяарат. За орхон сум одоо тэрэнд байгаа да. Орхон сум ч одоо миний сум шүү дээ. За ерөөгийн гүүрэн дээр ирлээ шүү дээ. Ерөө гол дээгүүр гарсан гүүрэн дээгүүр гарлаа. Вау. Гол ус гоё харагдчих шүү. За одоо ингээд дөрвөн замын постн дээр хүрээд ирж байгаа байхгүй юу? Энэ дөрвөн зам гэдэг нь болохоор ийшээгээ Дулаан хаан, ийшээгээ Ерөө сум, за чигээрээ Сэлэнг аймаг, буцахтаа буцаад нөгөө дэшегээ дарах Улаанбаатар явна тий. За энэ дөрвөн замыг холбож байгаа болохоор энэ хэсгийг дөрвөн зам гэж нэрлэжээ. Энэ замгөө төлж аваад явдлаа. За энэ төмөр зам болохоор ерөөдөө төмөрлөгийн уурхаагаас наашаага богоноор зөөдөг зам байна. Төмрийн хөдөлсөн. За одоо энэ болохоор Арангатын даваа гэж байгаа. Нэлээд тохиролцсон өндөр даваа хар замаар тул гарч байгаа маа. За Арангатын давааг манайх нөгөө зүгийт байхгүй юу? Тэгээ зүгийгөө ачаад нөгөө портер бонго унаад энэгээр чамшгүй. Тиймэрхүү жижиг зэрэгтэй гарахад ч болоос амархан байна. За ингээд хожийн нарсны наад үзүүр зах руу ороод ирж байгаа юм шүү дээ. Нуулан дээрх мотодыг харалтай байна. Ээж мод руу очих замдын хожийн нарсны дундуур яв. Үзэсгэлэнтэй тий. Хүмүүс дандаа энд зогсоод замын гол зогсоод зураг тавьдаг. Бид зураг даруулсангүй жоохон ярьж байсан учраас хүүхдүүдтэй яваа учраас аюултай. Тэжсэн чи энд юу таарсан гэж. Энэ болохоор Шаамар руу ордог, Зэлтэр рүү явдаг юм хар зам эндээс салж байгаа юм байна. За бид нар болохоор одоо маш гоё дурсгалт үйл явдалтай таарсан. Энэ тараа хормын зураг авч байгаа хүмүүс явж исэн. Хормын гэрчүүд нь ижил хөнгө хувцас өмсч гсэн. Хормын хийж байгаа хоёр хос манд хөдөлгөө зогссон. Замын гол зураг авч байгаа юм шиг лээ. За ингээд энэ гоё модоор бүрхэгдсэн зам маань дуусхын алдад ээж мод руугаа сална да. За яг энэ моднуудын цаад талд яг тэгшин тал дээр нь зөндөө олон амралтын газрууд байдаг болсон мөлий. Тэр хараа модон донд гоё гааз. Жиж үзээгүй газрууд ч зөндөө байна да. За энэ гоё тожийн нарсан донд амралтын газар шамхаар бол энэгээр ирвэл гоё шүү. Саяны энэ Шаамар руу салдаг зам байгаа. Тэрүүгээр салаад бас амралтын газрууд байгаа. Тэнд манай ажлынх нэг очиж хонжсэн. За ээж мод руу салдаг зам буюу Сүхбаатар гэдэг энэ нөгөө логотой Сүхбаатарын хаалга гэх юм уу? За эндээс хойшоогоо ээж мод руу салж байгаа. За ээж мод маань эндээсээ болохоор бараг нэг 2-3 км-ийн зайтай. Шорон замаар яваад очдог.
Тэгсэн чи ээж мод маань ийм гоё бороо хураар бидрийг өгсөн. Ийм их устаа том жирхтэй бороо орж өгсөн. За тэгээд ийм газар чинь бороо мороо орохоор чинь зөв өнөр тамар гээд ваа. За ирээд дөнгөж зогсон чинь бороотой байсан болохоор хэсэг зогсож бороо намхан хэлсэн. За энэ санал байгаа нь тий асар дотор сүү үдээ буудаа өргөхгүй. Цаастаа чихэр хаяхгүй. Дуу чимээ багтаа байгаарэ гэж санал байгаа юм дээ. За энэгээр тэгсэн чинь бахан худалдаанууд байсан. За нөгөө хүүхдүүд маань бүгд л нэг юм авахгүй санаа болж байгаа юм чи. Энэ гоё яг гоё сураа хийсэн имэйл хазар энэ л шүү дээ. Морьтой хүмүүс ирж авч дээ. За тэгээ ээж модны холбогдлолтой хөргөшний наал эм зүйл бууч ээж модтой холбогдлолтой болсон дөө тайлбар юм байна лээ. 9 эрдэнэ чихэр гэсэн. 9 үнэртэн энэ уугуулах юм байна чихэр биш мэн. За энэ бууч могорч зүйлс мөлнүүдээс бүгдээрээ нэгийг авч байгаа юм да. Үнэ энэгээр ирсэн хүмүүсүүд энээс авах юм бэлээ. Зүг газар бараг зүг юм зараад байгаа юм шүү дээ. Горнчлээж. Ашны холбогдолтой зүйлүүд бас байгаад байгаа байхгүй юу? За ээж модон дээр өргөдөг багцыг бас багцлаг зарчдаг юм лээ. Энд бас зардаг юм яг игээд лүүрээс авч амжаагүй хүмүүс нь эндээс ирээ авч. За ийм зүйлс авчээ, ийм бууч авчээ. За цааш явдаг доо. Сэлэнг аймгийн аяллаа маршрутыг энэ тавьж өгсөн байна. За энэ хэсэг чинь болохоор анх 30 гаруй жилийн өмнөөс дахиж ирсэн ээж мод, анхны ээж мод ахгүй юу? Анхны ээж модны суурин дээр ийм гоё мөргөлийн байшин барьж өгсөн. Өргөлийн газруудыг бас хийсэн. Тэр саяны мод ч анхны ээж модны их бие анхны ээж мод бас шилдэл унсан байгаа. За тэгээ тэрний дараа залуу ээж модыг тавьсан. За одоо энэ мөргөлийн байшин руугаа бүгдээ орцгоё. Манай 3 хүүхдүүд хүслээ шивнэж мөргөнөө. Энэ мөргөлийн ээж мод нь маань болохоор одоо энэ байшин дотор маань болохоор анхны ээж модны үндэс байгаа. Анхны ээж модныхоо үндэст ингэж мөргөдгөө. За би ч одоо энэ ээж модны хүүхчүүдээ бараг л. Манай баг дүү бүр яг ээж модноос буйжиж төрүүлсэн гэд манай ээж ярьдаг. Би бас сургуулаа төгсөхдөө ханижтэйгээ ханилахтаа дандаа л ээж модноос ирж буйж мөргөж байсан да. За энэ дотор ч хүмүүс яг ингээл очирч байгаа л мөргөдөг байхгүй юу? Тэгсэн чинь манай хоёр хүүхд бүжиглээ. Горуулаа одоо юу гойж мөргөж байгаа юм бол та хөөрхөн. Манай баг хүүхд бол юу гойж мөргөж байгааг би мэдчихээн. Ягаад гэвэл анаа нь бууж зүйлд авсан чинь өөрт нь байхгүйсэн болохоор чи ээж модноос ороод гойж. Тэгвэл чамд ээж мод өвдгийн гэлсэн чи одоо 3 удаа мөргөж бууж гойж байгаа. Хөөрхөн. Зя ээж модондоо мөргсөн өргөлүүдээ өргөсөн. Одоо бугуучтай болохоор явж байна. За энд болохоор ээж модны мандлаар түүхэн бичсэн байна. За тэгээд эхний ээж мод маань угаалж чатаад унсны дараа залуу ээж модыг тавьсан байгаа. Одоо бидэд залуу ээж мод руу явж байна. Залуу ээж мод анх дахих үед болохоор ногоон сүрлэгэр том мод байсан юм аа. Би яг санаж байна. За тэгээд урт нь 18 м-тэй, 1 м-ийн голчтой, 100 гаруй салаа мөчөртэй, үндэс нь өдөрт 5 салаа гол мэт харагддаг, шөндөө, тэнгэрийн 3 марл одны хэлбэр дүрстэй болдгоо гэж бэлгсээж тавьсан байгаа. Ээж модыг ханш нэх үеэр жил бүр дахидаг. За
За тэгээс өсөлтөө олон иргэд маань ээж мод дээр ирээд өөрийн хүсэл, зорилго болон зовлон шаналлаа даатгаж, мөргөж, цайдын удааныхаа дээжийг өргөж сүсэлдэг юм ариун газар байгаа. Ээж модыг одоо дээд тэнгэртэй холбоотой гэж үздэг. За тийм учраас хүмүүс маш их дахин шүтдэг юм байна. Одоо хартаа ийм болчихжээ. Хамгийн анх дахиад ногоон багт нь би ирж харж байсан болохоор одоо ийм төрх юм хаа. Жаахан сэтгэл өвддөг дөө. Миний октод ээжээ яагаад энэ бусад модон ногоон багт чинь ээж мод яагаад ийм байгаа юм бэ гэд надаас асуусан. Тэгэхээр нь хүмүүс ирээд миний зовлон гонгийг хуваалцаач, өвчин зовлонг минь хуваалцаач, надад туслаач гэд маш их зүйлийг гуйж даатдаг болохоор ээж мод маань тэр болгоныг өөртөө шингээгээд хүмүүс сайн сайхныг өгсөөр байгаа. Төрүүлээд ингээд хагдарчдаг юм аа гэж тайлбарсан чинь манай охтууд ивэдээ гэж өрөвдсөн. Одоо бол ээж модон дээр очихороо би дандаа баярлаа л гэж хэлдэг дээ. За ингээд сайхан залбирал, сайхан ээж модон дээр ирээд эдээ бодоныхаа дээжийг өргөөд сайхан өнгөлөө. Уртаа устаа өгсөн ээж моддоо баярлаа. Бичлэгийг маань хамт үзэж дуустал үзсэн та бүхэнд бас баярлалаа. Subscribe, like, share хийгээд бидийг дэмжиж өгөөрэй. Баярлалаа. Баяртай.